Сайн байцгаана уу? Та бүхэндээ өөрийгөө өөрчлөх зөвлөмжийн мэдээллийг хүргэе. Өөрийгөө өөрчлөх алхам хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Хүн өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй улмаас бусдыг аялдан дуурайдаг, өөртөө итгэлгүй болдог байна. Бүх амжилтын түлхүүр бол өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч өөрийн онцлогоо мэдэх нь чухал юм. Бид өөрсдийгөө өөрчлөхийг хүсдэг ч хэрхэн өөрчлөх вэ гэдгээс төдийлөн сайн мэддэггүй. Ганцаардал, хувийн цэцгүй амьдрал ямар ч хүнийг бухимдуулж стресст хүргэдэг. Хэн нэгэнд гомдлсноор асуудал шийдэгдэхгүй. Тиймээс өөртөө итгэлтэй болж өөрчлөгдсөнд туслах мэргэжлүүдийн зөвлөмжийг хүргэж байна. Үүний тулд нэгдүгээрт нь зөвхөн өөртөө цаг гаргаад үз. Хэнд ч анхааралгүй найз нөхдийн асуудал руу орохгүй зөвхөн өөртөө цаг гаргаад үзээрэй. Бусдад атаархаж цагаа дэмий өрөхгүй байх хэрэгтэй. Дэмий хоосон мөрөөдөл бүү ах. Хайрын цаг чи үр бүтээлгүй өнгөрснөөр та бухимдах их усүрээ тавьж байгааг ойлгоорой. Өөрт байгаа сул талуудаа олон ярих тусам нөлөөнд нь амархан ордог юм. Хоёрдугаарт нь шийдэмгий бай. Магадгүй гэж бүү хэл, тийм эсвэл үгүй гэж хэл сураараа. Оюун ухаанаа дайчлан шийдвэр гарган мөрдөж бай. Зав гарсангүй гэж бусдад битгий хэл. Зөвхөн цагийг үр дүнтэй өнгөрөөж чадахгүй байгаад л байгаа юм шүү. За дараагийн зөвлөмж нь өөртөө зориг тавь. Яг ямар үр дүнгийн төлөө хичээж буугаа мэдэж байгаа хүн юм руу өсчиж юм болгоныг сайн хийх гэж хичээх шаардлагагүй мэдэж байдаг. Хоосон мөрөөдөл бус бодит зүйл болохын төлөө ажил. Зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай ямар алхмуудыг хийх ёстойгоо чагсаж бичээд даруй эхлээрэй. Өдөр бүрийг үр ашигтай өнгөрүүлж хэрэгтэй зүйл зарцуулж байхын тулд төлөвлөгөө гаргаж үүнийгээ хэрэгжүүлж байгаарай. 7 хоног бүрт хийх зүйлсээ бичиж тэмдэглээд сайтар төлөвлөж биелүүлэх гэж оролдох хэрэгтэй. Зөвлөмж 4. Байгаадаа сэтгэл хангалуун бай. Байгаадаа сэтгэл ханаж хүлийн зөвшөө сурах нь сэтгэл зүйн хувьд тайван байх гол үндэс юм. Өөртөөгөө болон бусдаа тэмцэлцэж зөрчилж байхын оронд өөрт байгаа сайн муу бүхнээ тэр чигт нь хайрл. Ингэж чадвал та аяндаа зөв явж эхэлнэ. Зөвлөмж 5. Өнгөрснөө хайрл. Та өнгөрсөнд ямар ч бартаатай замыг туулсан байлаа түүний бүү үгүйсэг мартах гэж бүү хийх оролт. Алдаа, гашуудлал, харамсал бол бидний амьдралд байх л зүйл. Эдгээр нь таныг илүү ухаалаг ёс суртахуунтай зоримог нэгэн болоход туслах хөшөөрөг юм. Дараагийн зөвлөмж нь сошиалоос холдож байгаарай. Сошиалд бид бусдын чамд тансаг харагдуулах гэж хичээдэг амьдралтай өөрийгөө хамгийн их зүвийг харьцуулж сэтгэлээр ундаг байна. Тиймээс сошиалд детокс хийж олон нийтийн шүлжээний хэрэглээг хянах нь эрүүл үйлдэл юм. Дахин шүлжээ, стресс, бухимдал зэрэг бидний амьдралд хэтэрхийгүй нэвчин орж иржээ. Бүх асуудлыг мартаж хэд хоног амрах төдийдл та дахин төрсөн мэтэл энергид сэнэглэгдэж эрч хүчийг хүн бүрт мэдрүүлэх болно. За дараа нь бэрхшээл бол төгсгөл биш эхлэл юм. Одоо байгаа байдалтай сэтгэл хангалуун биш байвал энэ нь төгсгөл биш харин эхлэх шатны нэгэн гишгүр гэдгийг сана. Яг одоо та хаан зогсож байсан 3 жилийн дараа гэхэд эндээ байж байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Айдсаа удирдах сур. Айдас бол удирдах болох мэдрэмж юм. Бид өдөр тутамдаа айдас, хайр гэсэн хоёр мэдрэмжээс шалтгаалan шийдвэр гаргаж байдаг аж. Айдас суурилсан шийдвэр хизээс таныг зөв замд эсвэл холын тууштай зорилгот хөтлөөгүй ойлгох болно. Зөвлөмж 9. Өөрийгөө өөртөөгөө л жиш. Өөрийгөө өөрчлөхийн тулд ямар нэгэн харьцуулт жишээ хэрэгтэй бол өөрийгөө өчигдрийн биетэйгээ л жишээрэй. Өнгөрсөн жилээс юугаараа сайжрав, өмнөх би хэрхэн өөрчлөлтөв гэдгээ л бодож жишиж байгаарай. Бусдаа өөрийгөө жишгэх нь таны цаг хугацаа их хүчийг сорохоос өөр ямар ч тус болохгүй. Түүнд байгаа зүйл надад байдаггүй гэж бодох 1 минут ихч та амьдралаасаа дэмий хулгайлсан цаг хугацаа гэж тооцоорой.
Зөвлөмж 10. Шүүмжлээс бүү цухтараа. Шүүмжил таныг алдаа дутагдлаа засаж илүү хурдан сайжрах нөхцөлийг бүрдүүлэх болно. Зөвлөмж 11. Хизээч бүү хойшлуул. Яг одоо л эхлэх тохиромжтой цаг юм. Заавал тохиромжтой цаг хугацаа нөхцөл байдал бүрдсэн байхыг чухалчилдаг хүмүүс хизээч тэр тохиромжтой цаг хугацаагаа олохгүй. Анхны орлогот нь бүтэхгүй болсон ч хамаагүй ахин хийсээр л бай. Энэ таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Төлөвсөн ажлаа хойш тавих хэрэггүй. Цаг тухайд нь шийдээгүй асуудал стресст оруулдаг. Зөвлөмж 11. Мөрөөдөж байгаарай. Өөрийгөө хэрхэн өөрчлөхөөр хүсэж буйгаа зураглан төсөөл. Ямар ч ажлыг амжуулна гэж бодвол сэтгэл хангалуун өөдрөг болно. Амрах цаг гарахгүй гэж бүү айгаараа. Цаг хугацааг үр дүнтэй ашигласнаар амрах, зугаалах, өөртөө анхаарал тавих цаг хангалттай гарна гэдэгт итэг. Хүн бүрт хизээ нэгэн цагт биелээсэ гэж хүсэж явдаг мөрөөдөл гэж байдаг. Харин үүнийгээ ердөөл сэтгэлдээ тээж явахаа болж ямар нэгэн алхам хийж хүсэл мөрөөдөлтөд хүрэхийн тулд зүтгээд үзээрэй. Алхмаар урагшилж мөрөөдөлтөд ойртох мөч бүхэн юутач зүрлэшгүй ад жаргал баяр хөөргийг танд мэдрүүлэх болно. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.